KS уламжлалт клиник эмнэлэг нь анхлан 2001 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хүртэл мэдрэл, дотор, уламжлалт ангаахын чиглэлээр ард түмэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна. Эмчилгээний өмнө болон дараа нарийн багц оншилгоог хийж үйлчилдгээрээ давуу талтай юм. Үүнд нүдний солонгон бүрхөвч 3D өнгөт Doppler эхо, Монгол эмнэлгийн оншилгоо, компьютер оншилгоо, амьд цусны чанарын шинжилгээ, соронзон аппарат, судас барих электрон аппарат зэргээр эсийн түвшинт хүртэлх шинжилгээг хийж үйлчилж байна. Багц 5 онцлогооны маань нэг болох судас барих онцлогоо хийж байгаа. Судас барих онцлогоо маань үндсэн 4 гол юмыг үзнэ. Эрүүл мэндийн ерөнхий түвшин хэр сайн байна? За яг Европоор өвдөж байгаа үйл ажиллагаа нь алдагдсан эд эрхтэн байна уу? Уламжлалтаар нөөц энерги нь багассан эд эрхтэн байна уу? За дөрөвдүгüүрт бол мэдрэл сэтгцийн хувьд бол стресс хэр их өндөр байна? Ядаргаа их байна уу? За юмд их цочромтгой, хямрамтгой байна уу гэдгийг 4 гол үзүүлэлтийг үздэг шинжилгээ байгаа юм. За шинжилгээний маань хариу гарлаа. За энэ онцлогон дээр бол энэ тод ногоон, бүдэг ногоон гэдэг бол хамгийн сайн. За эрүүл мэндийн ерөнхий түвшин бол их сайн байна. За энэ ер нь залуу хүмүүсийнх бол ийм нөөц энерги их сайтай, үйл ажиллагаа их сайтай, эрүүл гардаг. За хүмүүс маань урьдчилан сэргийлэхээр энэ онцлогоонд үзүүлж шинжилүүлж байвал их хэрэгтэй байдаг. Монголд анх удаа Арцэг нурууны барай засал, Европ ангаах ухааны иллэг барай засал, Монгол ангаах ухааны сувгийн барай, дөргисныг дөргиож засах заслуудын огшимыг нэгтгэж, эмчилгээний сонгодог барай заслыг шинээр боловсруулан, улам төгөлдржүүлж 15 жилийн туршид тогтвортой ажилласаар байна. Эмчилгээний сонгодог барай засал дээрээ цахилгаан зүүн эмчилгээ, хорлох тайлах бомб эмчилгээг хослуулан цогц эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа юм. Манай эмнэлэгт бол тухайн хүнийг ингэж нарийн цогц байдлаар оншилсны үндсэн дээр дараах 5 чиглийн дагуу эмчилгээний аргачлалуудыг хэрэглэдэг. За үүнд бол нян, вирус, шимэгч, мөөгөнцрийн гаралтай өвчнүүдэд бид нар эмийн эмчилгээгээр эмчилнэ. 2 дугаар чиглийн эмчилгээ бол зоригсон гажсныг бол барай заслын аргаар эмчилдэг. 2001 онд Арцэг нурууны барай заслаар магистрийн зэрэг хамгаалсан юм барай заслын эмчээр удирдуулсан юм баг бол манай эмнэлэгт ажиллаж байгаа байлээ. За 3 дугаарт бол тухайн хүний мэдрэл сэтгцийн гаралтай, за стрессийн гаралтай юм өвчнүүд бас их тохиолдож байна. Тэгэхээр энд бол бид нар бясалгал дотоод тэнцвэрээ хэрхэн олох вэ гэдгийг зааж сургах, тэрнийг тэнцвэржүүлэх эмчилгээний аргуудаар эмчилж байгаа. Дөрөвдүгээрт бол үеийн өөрийн гаралтай, биоэнергийн гаралтай юм өвчнүүд байдаг. Тэгэхээр энд бол бид нар тарин залбирлын аргаар эмчилгээнүүдийг хийж байгаа. За 5 дугаарт бол тухайн хүний биеийн дотоод бохирдолд эмчлэх ийм аргачлалаар эмчилдэг. Жишээлбэл хүний биед өвчин үсээд амьд хүрдэг үндсэн юм 7 үе шатуудад дамжиж бохирдол үүсдэг л дээ. Тэгэхээр бид нарын тухайн хүний бие нь аль төвчөндөө бохирдолтой байна гэдгийг нарийн оншилсны үндсэн дээр эмчилгээний хооллолт болон эмийн ургамлын цэвэрлэгээний аргуудаар ингэж эмчилснээрээ тухайн хүний биеийг нэгдүгüүрт эрүүлжээ зогсохгүй, дээр нь шинжин төлжээ залуучдаг лээ. Хүний биеийг бүхэлд нь эрүүлжүүлж, урт наслуулах зорилго тавин, уламжлалт болон Европ ангаах ухааны гайхамшгуудыг хослуулан, амбулаториор болон хэвтүүлэн эмчилж үйлчилж байна. Орчин цагийн олон хорт цахилгаан соронзон энергиэс ангид, өөрийн цуслангийн байранд байгаа мэт тухлаг эко орчин, эко энергийг мэдрэн, өвчин эмгэг, алжаал ядаргаанаас ангижран, эрүүл чирэг цог золбоо дүүрэн амьдралыг та өөртөө болон хайртай хүмүүстэй бэлэглээрэй.